Монгол улсын их хурлын гишүүн. Монгол улсын их хурл нь 126 гишүүнээс бүрддэг. Улсын их хурлын гишүүн нь ард түмнийг төлөөлөхөөр сонгогдсон бидний л адил Монгол улсын иргэн юм. Улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Ямар хүн улсын их хурлын гишүүн болдог вэ? Монгол улсын 25 нас хүрсэн иргэн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, ард түмний саналаар сонгогддог. Манай улсын 3.5 сая гаруй иргэнийг 126 хүн улсын их хурлд төлөөлж ажилдаг. Энэ нь нэг улсын их хурлын гишүүн дунджаар 27 орчим мянган иргэнийг төлөөлж эрх ашгийг нь хамгаалдаг гэсэн үг юм. Тэгвэл улсын их хурлын гишүүн юу хийдэг вэ? Улсын их хурлын гишүүн нь нийгэмд тулгамдсан асуудлаар хуулийн төсөлд санаачилж, хууль батлах бүхий л үе шатанд оролцож, баталсан хуулийг хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьдаг. Улсын их хурлын гишүүдэд иргэд саналаа илэрхийлж, өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Тэгвэл ямар асуудлаар улсын их хурлын гишүүнд хандаж болох вэ? Хуулийн төслийн талаар саналаа ирүүлж болно. Саналаа бичгээр болон D-парламент, D-petition захим системийг ашиглан өгөх боломжтой. Мөн олон нийтийн эрх ашигыг хүндсэн асуудлаар саналаа ирүүлж болно. Жишээ нь татвар, даатгалтай холбоотой асуудлаар хандаж болох юм. Улсын их хурлын гишүүн таны саналыг судлаад шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөлд санаачлана. Харин гэр бүлийн болон хувийн асуудлаар хандаж болохгүй гэдгийг санаарай.